Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрхчлөлийн өдөр тохиож байна. Иргэдийн мэдих эрхийг хангах үйлсэд өдөр шөнө өглөө оройгүй зүтгэж байдаг хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд баярламаар бас мэрэгчлэрээ бахархмаар ганц өдөр. Гэвч Монголын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчид энэ өдрийг баярлаж биш зөрчигдөж байгаа эрхээ хамгаалахаар дуу хоолойгоо нэгтгэж байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилчдын мэдээлэл түгээх үндсэн эрх зөрчигдөнө гэдэг Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4000 гаруй хүний эрх гэхээсээ илүүтэй 3.2 сая монголчуудын мэдих эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудал юм а. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид гэдэг авилга албан тушаалын хэрэгээс өксүүлээд олон нийтийн эсрэг далд нууцаар үйлдэгдэж байгаа альва үйл ажиллагаануудыг нийтэд ил болгож энэ улс оронд дүүрлээд байгаа эдээ-бэрийг шахаж гарах үндсэн үүрэгтэй. Харин энэ үндсэн үүргээ биелүүлэхээр ажиллаж байгаа сэтгүүлчдийн дуу хоолойг хязгаарлах, боомлох эрх зүйн орчин манай улсад үүсчихэд байна. Тодорхойлбол сэтгүүлчдийг ажлын хийснийхэн төлөө хуулийн байгууллагаас дуудан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг үүсгэн цагт ойрох, торгох замаар нөлөөлж байгаа нь эцсийн дүндээ эрх мэдэлтнүүдийн сэтгүүлчдийн амаг барих үндсэн арга барил болчиход байна. Баримттай мэдээлэл цацгаар хүний хувийн нууцад халтсан болгож эрүүгийн хэрэг үүсгдэг. Сэтгүүлчийнхээ итгэл үнэмшлийг хүрээнд хардах эрхээ эдлэхээр хүн гүтгэж гүжирцэн болгож зөрчлийн хуулиар торгодох нь нийт монголчуудын мэдих эрхэнд ноцтой алдаж байгааг онцлсан юм а. Сэтгүүлчид баримт материалыг дэлгэж ард түмэнд үннийг дуулгаснараа шууд хэрэгтэн болох хувилбарт орцсон байна. Энийг тав хүн ч гэсэн харж байгаа. За тэгээд зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн баримт материалыг тухайн сэтгүүлч олж аваад за эрен сурвалжлах үйл ажиллагаа хийгээд тухайн материалыг гаргангуут зөрүүлээд сэтгүүлчид ямар хандлага гаргаж байгаа юм бэ? Энэ миний хувийн нууцад халдлаа гэдэг эрх рүү орж байгаа. Хувийн нууцад халдсан гэдэг нь юугаар тогтоох юм бэ гэхээр хүн болон хууль бус үйлдэл хийснийгаа энэ минь нууштай ойлгомжтой тийм үү? Тэгэхээр хууль бус үйлдэл нь өөрөө тухайн хүний хувийн нууц болж өөрчлөж байгаа. Тэгээд тухайн хүний хувийн нууцад халдсан гэдгээр буцаа сэтгүүлч өөрөө яллагдаад байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Монгол улсад эрен сурвалжлах сэтгэл зүй баримт материалыг дэлгэх за хардах шүүмжлэх эрх бол энэ зөрчлийн тухай хуулиар тэр жигтэй боомлогдчихлоо. Энэгээр нь юу вэ гэхээр Монгол улсын иргэд мэдээлэл олж авах эрхээ эдэлж чадахгүй боллоо гэсэн үг. Жишээлбэл би гэхэд бол улсын хурлын өндөр албан тушаалт нь улсын хурлын гишүүний одоо тэр баримттай нотлохотой за мөн одоо ёс зүйгүй алдаа гаргасан энэ мэдээллийг гаргасныхаа төлөө өнөөдөр би эрүүгийн яллагдагч болцсон явж байна. Тухайн одоо тэр улсын хурлын гишүүний гомдог өөрийгөө би эрхээ зөрчүүлсэн эмэгтэйгээд тэр эмэгтэй өөрөө одоо сэтгүүлчдэд энийг нийтэлж өгнө гэд ингээд загтал илгээсэн мэйл илгээсэн байхад сэтгүүлч хүнийхээ үүргээр түүнийг мэдээснээ төлөө өнөөдөр эрүүгийн ялдагдагч болсон хоёр зүйл ангиар ингээд ял авах гээд явж байна. Тэгэхээр сэтгүүлчд бид бол өнөөдөр тодорхой баримттай мэдээллийг бол дэлгэж болохоо байцсан юм байна. Хэрвээ тэгсэн байх юм бол хувь хүний нууцад халдсан гэсэн үндслээр өнөөдөр бид эрүүгийн ялтан болж байна. За дээрэс нь бид нэр өөрсдийнхөө одоо мэдээлэх үүргээрээ мэдээлэл бэлтгэхээр зөрчлийн хуулиар яллагдагч болж байна. Гэх мэтлэн өнөөдөр эрен сурвалжлах сэтгүүл зүй гэдэг зүйл бол үндсээр устцсан ийм нийгэм болчихсон юм байна. Өнөөдөр мэдээллийн чиглэлээр тэр дундаа эрен сурвалжлах чиглэлээр мэдээ нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчдийн амыг таглах үндсэн арга нь зөрчлийн хууль болчиход байна. Сардаа 600 мянган төгрөгийн цалин авдаг сэтгүүлчид ямар нэг баримттай ноцтой мэдээлэл дэлгэлээ гэж бодоход хувь сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр, редакцийг нь 20 сая төгрөгөөр торгодог. Зөрчлийн хууль хэрэгжээд жил болоог байхад нийт 49 сэтгүүлчийг 98 сая төгрөгөөр торгочиход байна. Хэрэв энэ байдлаар явбал үнийг дэлгэх гэсэн сэтгүүлчийг эрх мэдэлтнүүд зөрчлийн болон эрүүгийн хуулиар далаалган айлгаж өөрсдөө хууль бус үйлдэлээ санаа амар хийх зарчим руу аажмаар шилжиж байна. Иргэн сэтгүүлч бэлгээж байна уу, хинч байна уу энд байгаа нэгж ажилтан өөртөө хэрэгтэй нэгц зүйлийг хэлдэг юм аа. Тэр мэдээллийг дамжуулснараа их хурлын гишүүн нэр бүхий тэр их хурлын гишүүний ёс зүйн үйлдэлийг дэлгэснээр тэр майц цэгт нөлөөлөх юм биш байсан. Тэр зураг хөрөг юм дэлгэгдснээр майц цэг бах итгүүлч биш байсан. Энэ төрлийн өндөр хариуцлагатай албан тушаалтнууд хуулиар боомлож тодорхой олигархийн түвшинд захиалж хагаад ийм хууль батлуулсан. Энэ батлуулсан хууль чинь бидэнд цаашид үнэн шударга, зарчимтай, баримттай мэдээлэл түгээх тэр бүх боломжийг хумлааш найзуудаа. Би энийг бол яг одоо өнөөдөр зогсоогоод энэ уг нь би түрүүнд хэлсэн аятайхан энэ өдөр ийм асуудлыг ярьж байгаадаа үнэхээр бас одоо эмзэглээс өгч. Гэрчээр анх мэдүүлэг авдаг. За ингээд тодорхой товчхон юмаа тайлбараа өгчөөд тухайн сэтгүүлч болвол янз бүрийн бодохгүй эргээд явчихж байгаа. Гэтэл 20 хоногийн дараа нэг сар чуруугүй хугацааны дараа юу ч мэдээгүй явж итэл прокуророос таныг яллагдагчаар
татсан байна. Ирж тогтоолоо гардаж ав гэд. Эхлээд гэрчээр ирж мэдүүлэг аваад дараа нь бол ялдагдагчаар татсныг нь сарын дараа мэдэгддэг. Ийм нөхцөл байдал үүсжээ. Тэгэхээр энэ дээр бол нэг товчхон тоо баримт хэлэх ёстой. Тэгэхээр шүүхээр түрүүн бол зөрчлийн хуулийн хангалттай ирсэн учраас шүүхээр нэхэмжил гаргасан хэрэгүүд дээр нийт 95 гомдол сэтгүүлчид ирсэн байна. 2017 онд. За энэ дээр бол тандалт хийгээд үзэхэд шүүх хүчний байгууллагын дарамт хийх байсан. Шүүхээр нэхэмжлэл тухайн гомдол гаргачаас ирсэн учраас байн дууддаг, сэтгүүлчийг залхаан цээрлүүлдэг. Ер нь бол үнэхээр зоригийг нь мохоодог. Ажил хийх боломжгүй болтол нь бол шантралд оруулдаг. За би 2015 онд Баян зүрх дүүргийн тухайн үеийн засаг даргын нэхэмжлэлээр шүүхээр явж үзсэн. Жил гаруй явж үзсэн. Намайг харин чи жил гаруй явсан бол гайгүй явсан байна гэд манай найзууд хэлжсэн. Жил гаруй явхад микрофоноос өөр зэвсэггүй надад ясмин дээр өмгөөлөгч байтугай бид нар өмгөөлөгч хүснэх өнөөдөр мөнгө байгаа юу? Цалин хідүүлээ. Гэтэл ганцхан сэтгүүлчийн өөдөөс бүхэл бүтэн тухайн дүүргийн хуулийн хилцсэн 5 хуульч өмгөөлөд тухайн даргаагаа өмгөөлөд оролцож байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын гэмт хэргийг илчилсэн сэтгүүлчийг хууль эрх зүгээр нь дарамтлаа зогсохгүй ар гэр хамаатан садланлуунд халдан дарамтлах тохиолдолч өнгөрсөн хугацаанд маш олон гарсан. 2006 оноос хойш сүрдүүлэн дарамтлсан, доромжилсон гэр бүлийн хүнийг нь дарамтлсан 137 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн нууц их сурвалжаа илчлэгийг албадсан 68 тохиолдол, сэтгүүлчийн эсрэг нэхэмжил гаргасан 103, ажлын багаж хэрэгсэлд халдсан 33, саатуулагдсан хоригдсан 72, амьсаа алдсан 4 тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдэх хэрэгэд үүсэж байгаа энэхүү ноцтой байдлыг төр засгийн хэмжээнд анхааралтай авч зөрчлийн хуулийн зөрчлийг арилгахаас гадна хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай хилцэн батлах шаардлагатай байна. Мэдээг эрдэнэ.